Хоёрын ахаа эмгийн иргэд та бүхэн төрөлд анхааруулдаг байна. Та бүхний хил цанснаар уурга чимэг 3.10 дугаар байрны тод тодын овгийн гарцыг хөдөлгөөний ичмийг сайжруулах зорилгоор хаасан байна. Иймд иргэд та бүхнийг энэ замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Ийм та бүхэн тэмдэг овгийн гарцаар гарч өөрт уцаж бодсгийн эрсдлээс хэлнэ. Нэг ийм бичлэг хийсэн. Тэгээд энийг хийчээд хөдөө очоод ийм шөлтөө хоол хийж идсэн. Тэгээд энэ бичлэгээс оруулахгүй бол одоо цагаан сарын бичлэгний араас орох гэдэг энэ чинь баярын өмнө бичсэн бичлэг шүү дээ гэж. За одоо нөгөө бол ахаад ихнээс нь харуулаа явчлаа. Ямар хэцүү юм бэ? Заримдаа ингээ бичлэг үзээс хор энэ дэр чи ярих юм бол гоё хэцүү өд шүү. За энэ бичлэгийг одоо ингээ дуусгая. Одоо хоолоо идэж үзүүлнэ. Ийм хоол болсон байна. Хөдөө яг гал дээр, тогоон дээр, ил гал дээр хийсэн хоол ингэж харагдаж байна. Амт бол зүгээр л байна лээ. За эндээс гараад хүүхд цэцлэгт нөрүүлэх гээд явсан. Энэ сургуульд би сурдаг байсан. Энэ хагацсан цогтой спорт зал нь. Тэгсэн чинь шинэ сургууль баригдаад хуучин сургууль маань ийм амар болцсон байлээ. Тэгээ энэ бол би явж байна. Мөндгөр бит хоёр сургууль руугаа явж байна. Нүсмүс яа гэдэг. Тэгээд сургууль авсныхаа дараа сургуулиур дайрхан байдаг. Цэцэрлэгт хүрээлнэр очсон. Ийм гоё газар байдаг. Яг болгоныхаа төвд байдаг ийм гоё модтой, битүү модтой. 100 болонд үнэхээр гоё харагддаг. За тэгээд энэ муур гадаа хөлдөгч яхад манад оруулж ирээд хийжсэн. Одоо ийм том болсон жижигхэн зулцах. Ер нь бол хөлдсөн байсныг оруулж ирээд гисгээсэн гэх юм уу. Тэгвэл бас арай худлаа ярьсан болч тээ. Тэгээд булгаар холгондоо очиж авч иддэг ийм стүүжин талах зардаг дэлгүүр байдаг. Нэгдүгээр сургуулийн алтан билүү дэлгүүр цаандаа ийм тэр дэлгүүртэл зөвхөн энийг зардаг. Тэгээд намайг 10 жил байхад л энэ стүүжин хийдэг байсан. Ихчээг одоо хүртэл стүүжингээ хийсээр л байгаа юм бэлээ. Тэгээ би булгаар холгондоо заавал тэр дэлгүүрлөө очдог. Заримдаа ер нь очихоор энэ стүүжин маань байхгүй дууссан байдаг. Тэгээд энэ удаа азтай ёндотой байлаа. За энэ цуугаад яагаад ямарууд байгаа вэ гэхээр өмнө нь ирэхэд яг би ингээ аавтайгаа ингээд сууж байсан бохгүй юу. Тэгээд аа бурхан болоод яг 10 сар болж чинь жил болоо арай болоог байна. Тэгээ энд ингэж сууж жоохон юм бодож суугаад за тэгээ эндээс гараад буцаад төв рүү ороод чинь энэ замаар 10 жил тахта мөн чих явсан да хичээлд ирж очдөг байсан зам маань байна. Тэгээ би одоо энэ 7 дугаар цэцэрлэгт жоохон бацаан бахта энэ цэцэрлэгт явдаг байлаа. Цэцэрлэгийн маань хашаанд тоглоом баг нэмэгдээг юм уу да. Ингээ харах гавжсэн чи ийм гоё хашаатай айл байна. Бас хөдөөний айлууд хашаага гоё болгох юм аа болох. Нөгөө нэг хөлдөж яхад нь олсон гэдсэн муур дээр энэ хажууднаагаа энэ хар ирэм муур болохоор би нэг жилийн өмнө 30 мянгаар нэг хүүхдэд судалдаж авч ирсэн. Анх муур тэжээж үзийгээд гэхдээ хүүхдээ ахтаа бол муур зөндөө тэжээж ирсэн л та. Тэгээ энэ хямтай будаатай хурга манай дүү миний нэг бичлэгийг л үтсэн юм шиг үлээ. Тэгээд хийгээд өгөөч гэд би нэг хямтай будаатай хурга хийсэн. Тэгээ манай энэ хар амар тэнмэлж ингээ бит дүү тасгаар хөл гарна. Угаагаад чирхгүй ахаал гараад яв. За тэгээ оройн булганы нэг бааранд орсон. Тэгээд яг хулгайч чам шиг ямар сонир бичсэн юм дэ ороод биччихгүй. Тэгтээ баар маарнд чимчлэг ихэр хүмүүс уурлаад ивгүй юм билээ. Тэгээ бичиж чадаагүй. Тэгээ ингээд дүүнэртэйгээ уулзаад салхинд гараад Мангас хям гэдэг энэ хамыг авч идэж үзээрэй. Энэ 28 мянгаар авсан баха. Дотроо сийртэй, хүмүүлтэй, юутай ч хэлээд байсан. Бүр тасарсан хям. Энэ зүгээр та нараа амтлаа дарааны шүүс асгарна. Яа. Одоо ингэ бичлэг анзалж байсан чи бүр амтан санагдчихэж шин. Би энэ бичлэгийн өмнө стараад байсан энэ булган явах зам байсан юм аа. Хүмүүс увс гэдсэн. Юу гэж л би увс явахгүй байдээ. Энэ яг ингээ булгаорхын наахан самбарын наахан гэдэг ийм автоврын төвөөс хийсэн ийм сарвч юм бэлээ. Бодвол энэ 100 жилийн юугаар л биш хилүүлээ. Булган сургуулийн 100 жил болсон тэрний үеэр л хийсэн байх өнгөрсөн жил. Ирж очиж байгаа л очтоо амарч альжаалаа тайлаа гэд. Тэгээ булган бол битүү цагаан байна. Эрдэнэ тал тас сарл байсан л та. Тэгээ гинт цаас мас харсан чи бас сонирн болж илээ шүү. За нөгөө орсон баар маань энэ байна. Булганы яг төвд нь идэм билээ. Ди юу гэнэ? Night Club гэд. Энэ бааранд орсон шүү. Тэгээ маргааш өглөө нь шартсандаа би энэ гомын гэдэггүй шүү. Зүгээр л энэ гомгийн газрын булганд ирэх болгондоо орох үнэхээр дуртай. Энэ гом ингээд 50000, энэ чикен 50000, ингээд нийл 100000 л болдгийг. Одоо би удахгүй энэ газрын хаягийг нь харуулнаа. Тэгээд энэ хоолыг идчихээ гараад ирсэн чи гадаа бүр юм цав цах. Амар цасан шуурга бүр нүүр нүдгөө шуураад. Би чин
малгайтай цамцсан дээр яак өмссөн тэгэл болоо. Ингээд оройн жин көвлөө уцсанд орцаа. Найлэр малгайзлахыг госчжээ миний малгай биш ээ манай ахын малгай. Энэ күртэг ч гэсэн минийх биш. Манай ахын күртэг. Би булган руу нүцгэн ирсэн. Тэгээд буцахтаа бас нүцгэн л буцсан. Энэ дэлгүүрлээ орж юм авахгүй ч байна. Цасл харуулаад байх шиг байна. Тэгээ би Эрдэнэт рүү гарахын өмнөх өглөө нь энэ 60 гээд цайны газар руу орсон юм ийш ёо. Өмнө би бас булган явахдаа ийшээ орж исэн байхгүй юу. Эдний хуушуур уг нь гоё заяа. Тэгээ би өмнө булгаар орохтаа бас ийшээ ороод 2 учир захиалсан чинь наагаар 30-40 минут хүлээлгэсэн за. Тэгээ ерөөс хуушир маань өгөө. Яриа маань багтахгүй болохоор би юм шиг ахаад оруулаад байгаа байхгүй юу. Тэгээд ёо 2 учир баг 30-40 минут хүлээгээ би идээгүй гарсан заяа өмнө ирэлтэн дээр. Сая тэгээ бас ахаад би ийшээ ороод 2 учир захиалж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь баг 30 минут болсон. Тэгээ би нөгөө хуушир маань яасан бэ гэсэн чинь өө яна уушлаараа текин дээр нэг 2 учир байгаа гэсэн таних байсан юм уу. Ёо хол явах гэж байгаа үнтэй хамаг цагийг уяад тэгснээ бүр төгсгөлд нь тэгэж хэлэх юм уу. Нөгөө нэг түрүүний идсэн гоймон чикний газар болохоор энд дэд шүү. Энэ бол үнэхээр гоё газар. Та нар болгоо орвол ийшээ орж үзээрэй. Захын хажууд гэдэг аамо гэдэг нэг юм газар. За ингээд энэ бичлэг маань аль биесээр дууслаа. Тэгээ тэр 60 гэ цайны газарыг үнэхээр бурхан шүү. Ёо. Би тийш ахиж хизээч амиралд орохгүй хаа нэр.